За анхны тоо ба зохиомол тоо гэдэг ойлголттой тэмдэглэцээ. За тэгэхээр анхны тоо ба зохиомол тоо гэдэг тоо бол натурал тооны хүрээнд яригдана. Натурал тоо буюу нэгээс эхэлж байгаа тоонууд 1, 2, 3, 4, 5 гэх мэтчлэн эерэг бүхэл тоонуудыг бол бид натурал тоо гэж бол нэрлэдэг байгаа. За тэгэхээр энэ тоонуудыг дахиад бид дотор нь за энэ натурал тоо дотор зөндөө олон янзаар угаадаг те тэгш тоо, сондгой тоо, за Фибоначчи тоо, за тэгээд өөр үүдэг чинь те 3 хуваагддаг тоонууд, 4 хуваагддаг тоонууд, 1 оронтой тоо, 2 оронтой тоо, 3 оронтой тоо гэх мэтчлэн зөндөө олон янзаар хувааж болдог. За тэндээс хувааж одоо байгаа бас нэг одоо зүйл нь бол анхны тоо буюу анхны тоо ба зохиомол тоо. Зохиомол тоо. За тэгэхээр анхны тоо, зохиомол тоо хоёр маань ямар ялгаатай юм бэ гэхээр анхны тоо гэдэг тийм тодорхой шин чанарыг авсан тоонууд байна. Тэр тоонууд нь бус тоонуудаа зохиож байна. За тэгээд тэр зохиогдсон гарч ирж байгаа тоонуудыг нь бол зохиомол тоо гэж нэрлэнэ. А тэр зохиож байгаа тоонуудыг нь бол анхны тоо гэж нэрлэе гэсэн байгаа. За тэгэхээр анхны тоонд бол ямар шин чанартай байж бус тоонуудаа зохиох юм бэ гэхээр анхны тоон зөвхөн анхны тоон бол зөвхөн өөртөө болон нэгт хуваагддаг. Өөртөө эсвэл нэгт хуваагддаг. А зохиомол тоон бол энээс өөр юмнуудад хуваагдаж байх юм бол тэгээд зохиомол тоо гэж нэрлэнэ. Өөр тоонуудад хуваагдаж байна. За тэгвэл нэгийн тоо бол анхны тоо мөн үү биш үү гэхээр нэгийн тоо бол аль нь ч биш. Нэгийн тоог бол нэгж гэж нэрлэдэг. Нэгж. За яг энэ анхны тоо гэдэг одоо зүйлийг бол Евклид гэдэг хүн анх зохиосон байгаа. Евклид гэж грекийн одоо энэ хүн бол энэ тоонуудыг анхны тоо ба зохиомол тоо гэж ангилъя гэсэн. За анхны тоог бол англиар prime number гэж нэрлэж байгаа. Prime numbers гэдэг олон тоон дээр тийм анхны тоонууд гэсэн үг. А зохиомол тоог бол composite number буюу нийлмэл тоо гэсэн үг. Composite. За тэгэхээр хамгийн ихний анхны тоо бол хоёрын тоо өөртөө болон нэгт хуваагддаг. Энээс өөр тоонд хуваагддаг. А дараа нь 3-ын тоо бол 3-т болон өөртөө хуваагддаг. Тийм болохоор энэ бол бас анхны тоо болж байна. За дараа нь 4-ийн тоог. За 4-ийн тоо болохоор 2-т хуваагдана, 4-т хуваагдана, 1-т хуваагдана. За тэгэхээр өөртөө болон нэгт буюу яг 2 хуваагчтай байх хэрэгтэй гэсэн шин чанарыг 4-ийн тоо бол хангаж чадахгүй болохоор энэ бол зохиомол тоо болж байна. За 5-ын тоо гэдгийг харах юм бол 5-ын тоо 5-т хуваагдана, 1-т хуваагдана. За тэгэхээр 5-ын тоо бол анхны тоо болж байна. За эндээс цаашлаад хэдүүлээ. За 6, 7, 8, 9, 10, 11 гэх мэт тоонуудыг харъя. За энэ тоонуудыг хэдүүлээ. Задлаад үзье. Тэгээ 6-гийн тоо бол 3-т хуваагдаж байна, 2-т хуваагдаж байна, за 1-т хуваагдаж байна гэхээр 3 хуваагчтай болчихлоо. 7-гийн тоо бол 7-т хуваагдаж байна, 1-т хуваагдаж байна. 8-ийн тоо бол 8-д хуваагдаж байна. Энэс өөр дээр 6-гийн тоо бас бичих юм те. За 8-д хуваагдана, 4-т хуваагдана, 2-т хуваагдана, 1-т хуваагдана. 4 хуваагчтай боллоо. За 9-ийн тоо бол 9-т хуваагдана, 3-т хуваагдана, 1-т хуваагдана. 10-ийн тоо 10-т, 5-т, 2-т, 1-т, 11-ийн тоо 11-т, 1-т гэх мэт. За ерөнхийдөө зүүд өгтлийн нэг ойлгосон баг те. За тэгэхээр эндээс хэдүүлээ. Анхны тоодоо дугуйлах юм бол 2-ын тоо бол анхны тоо, 3-ын тоо бол анхны тоо, 5-ын тоо бол анхны тоо, 7-гийн тоо бол анхны тоо, 8, 9, 10, 11-ийн тоо бол анхны тоо гэх мэтчлэн ингээд яг зөвхөн 2 хуваагчдтай. За ийм тоонууд байна. Эднэрийг бол анхны тоонууд гэж нэрлэнэ. За тэгээд анхны тоон бусад тоонуудаа үүсгэн гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ ч байгаа 4-ийн тоог жишээ нь ингээд харъя те. 4-ийн тоо бол 2-ийн тоог 2-ийн тоогоор үржүүлэхэд үүсэж байгаа. Тэ яг анхны тоонуудыг хооронд нь үржүүлэхэд бусад тоонууд гарч ирдэг гэсэн үг. Анхны тоонуудын үржүүрээр хэрвээ анхны тоо биш бол тэр тоо өөр анхны тоонуудын үржүүрээр илэрхийлэгддэг байна гэсэн үг. Жишээ нь 6-гийн тоо бол эндээс 2 гэдэг анхны тоог 3 гэдэг анхны тоогоор үржигдэж гарч ирж байна. 8-ийн тоо бол 2 гэдэг тоог дахиад 2 гэдэг тоогоор дахиад 2 гэдэг тоогоор үржигдэж гарч ирж байна. Тэ? Тэгэхээр анхны тоонуудын үржүүрээр энэ тоонуудыг зохиож болоод байна гэсэн үг. 9-ийн тоо гэдэг бол 3-ийн тоог 3-ийн тоогоор үржигдэж гарч ирж байна. 10 гэдэг тоо бол 2 гэдэг анхны тоог 5 гэдэг анхны тоогоор одоо гаргаж ирж болж байна гэсэн үг. За тэгэхээр анхны тоо гэж бол ийм тоо байх нь зохиомол тоо гэдэг бол анхны тоонуудаар үүсгэгдэж байгаа бусад бүх тоонуудыг зохиомол тоо гэж нэрлэх нь байна.